Яасан юм бол энэ нөгөө кофеных нь өрөнд бүх юмыг аварчлаа. Латте бас яг ингээд зураг нь яг үлддэг байхгүй юу. Тэгээд капучино бол зураг зурах боломжгүй болтлоо хөөстэй болчдөг. Баристан чадваргүй. Hi guys. Хэрлэн байна. Би нөгөө жоохон удаан бодсон санаагаа өнөөдөр хэрэгжүүлэх гээд ямар санаа вэ гэдэг юмгод кофений аддикт буюу кофенд бүр амар дуртай хүн байгаад тэр хүн ямар кофег нь гоё гэж уудыг, ямарыг нь одоо ингээд найрка гэж хүлээж авдیں۔ Тэ. Тэм юмнуудыг би мэдвэрээ. Ихгүй яасан. Яа. Нэшэ харангууд би бүр шок. Дахиад. Тэгээд машин дотор. Машинаас гарахгүй. Би зүгээр гадуур бичлэг хийгээд би өмнө энэ бичлэгийг хийх гэж үзсэн байхгүй юу. Тэгээд би ингээд батны ороод кофегаа авч байгаагаа харуулаад тэгээд удаа ингээд дотроо сууж байгаа тэгээд кофег ингээд энэ амттай кофе байна. Тэгээд яг энэ бол энийг ингэж харьцуулж болохгүй. Гэхдээ энэ юм амттай байна. Тэгээд харсан байхгүй. Тэгсэн чинь надад бүр амар тохойсон яа. Тэгээд өнөөдөр машин дотроо 5 ширхэг кофе уун заяа. Тэгэнгүүтээ би та эдэд аль нь ямар кофе болдог одоо кофег яг яаж уул зүгээр гэдэг талаас нь хэлж өгье. За би өөрөө кофег яг яаж уудыг ямар кофег нь сонирхож уудыг гэдгээ бас хэлий. Тэгээд яг үннийг хэлэхэд та нар бүгд кофе аддикт болон заяа яг над шиг уух юм бол дөнгөж гараасан чи төвчөрчлээ. Төвчрөх хоорондоо би та эдэд өнөөдөр ямар газраар явъя гэж бодож байгаа хэлээ. За нэгт нь өөрсдөө Монголд кофегаа хуурдаг баристагийн өндөр түвшинд сэтгэл гаргаж хийдэг тийм газар заяа. Хоёр дахь нь олонгод кофегаа өөрсдөө одоо яг шинээр нь оруулж ирдэг. Тэгтээ сэтгэлгүй газар. Does that make sense? Тэгүн гоода гурав дахь нь олонгод хуучин кофе ашигладаг. Зүгээр л их хэмжээний кофег одоо ингээд чихэрлэг болгоод гаргацдаг газар заяа. Тэгээд дараагийнх нь болохоор шинэ кофе гаргаж ирдэг ч гэсэндээ машин айгу мя. Тэгээд хамгийн сүүлд нь нарка. За энэ болохоор Rocking кофе, level 5 кофе. Жохоо усан байгаадах юм. Сүүгээ жоохон over steam хийсэн юм шиг амтагдчихэв. Гэхдээ ингээд кофеных нь яг юм шинэ кофений амтан байгаа байхгүй. Тэгээд яасан юм бол сүүсэд хэлмээр байсан юмнуудад тагмалчаад би бол Rocky level 5 гэж бодсон байхгүй. Боцсон байхгүй юу гэж бодож л байна л та. Зүгээр л өнөөдрийн миний таарсан баристагаас болов уу л гэж бодож байна. Тэгээ ер нь бол бусад кофе шопуудтай харьцангуй яг юм consistent буюу доктортой ажилчид нь яг юм адилхан хөвчлэн байдаг учраас level 4 кофе Philips капучино шиг орчлаа. Хоёулаа амар усан байгаадах юм. Өнөөдөр миний кофений амтлах чадвар тийм сайн байгаад юм болов. Чанга кофе умаар исэн баг та. Кофе Philips ихтэй яалчгүй бүр капучино шиг ингээд амар их хөөстэй. Тэгээ яг ингээд латте бас яг ингээд зураг нь яг үлддэг байхгүй юу. Тэгээд капучино бол зураг зурах боломжгүй болтлоо хөөстэй болчдөг. Тэнгүүд яг анх харахад гоё харагдаж байгаа. Жохон байж байгаа муухай болцсон гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхэлэр угаасаа сүүгээ жохон мяст имлсэн л гэсэн үг. Кофе Philips-ийн биен нь бас гоё амтагдчихэв. Нэг юм гэх юм бол кофе Philips-ийн биен арай тийм медиум талтай юм шиг байна. Им зөөлх хамттай байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та нар гашуун ууж чаддгүй бол кофе Philips нь зүгээр гэсэн үг. Миний хувьд яагаад level 4 рүү орж байгаа вэ гингүүд дрогтой харьцуулангууд тийм consistent бас яг байж чаддгүй. Орох болгонд жоохон өөр үйлчлэг авдаг. Заримдаа бүр ингээд зүгээр л амар мя кофе авдаг заяа. Тэгээд заримдаа ингээд тасархай кофе гаргаж өгдөг заа. Тэгээд Rock ч нь бас Монгол брэнд шүү дээ. Тэгэхээр Монгол брэндээ ер нь та нар ч гэсэндээ илүү ийм лаг байж чадж байгаа юм чинь Монгол брэндээ бас илүү уу заяа. Кофе Philips ч юм болонгод Герман франчайз. Яа за тийм байна. Level 3 кофе.
бинэ. Энэ Deathless-ыг хараа шууд ойлгомжтой байна та нарт. Асаа зүгээр яг бин л амтагтаад байна. Нэх гоё юм тийм medium roasted Brazil rich flavor. Айгуу гоё. Гэхдээ энэ сая миний орсон бинэ Fonte гэд Монгол бас roaster-ийн газар байдаг байхгүй. Тэр газрын бинийг ашиглалт юм байна. Нааталтаа гаргаад тавьчт юм байна. Тэгэн гот уул нь өр нь бол шууд огцом дэвшилж байгаа байхгүй. Энд чинь өмнө нь болонгууд тийм хуучин dark roast зарим газар нь ашиглаад идэг гэсэн байхгүй. Энэ болонгууд миний хамгийн анх туршиж үзэж байгаа салбар л та. Тэм болохоор өөр гэж магадгүй л дээ. Тийм цагаан хөөсч байхгүй бүгд юм юундаа хойлолцсон. Энэ гэхдээ яг Fonte-гийн юу би аварчлаа. Баристан чадваргүй. Тэгээ ер нь бол би сүү өөр байсан гэж бодохгүй байна. Level 3 кофе байла. Level 2 кофе. Тийм ээ. Кофеныхаа машинаас гарч ирэхдээ кремтэй гарч ирсэн. Энэ эхлээд американо авснаа. Энийг нэмж байгаа штэ тий. Тэнд болохоор латте нэмдэг гэдэг. Амар креми болгож байна. Хэмэсүүтэй латте заяа. Найруулдаг нарканаас одоо юу гэдэм бэ? Кофе шин тэгсэн мөртлөө нарк. Боломжийг 4500-аар авсан шүү зэ. Хангалттай. Сахамттай байна. Окей, level 1 кофе. Максим байна. Илүү нэг тийм сүйтэй зөөлхөн кофе нэг тийм waste кофений нэг тийм зайлаад гарах цус шиг заа. The don't come from мэдээтэл гэхдээ гоё нөө. За тэгээд ингээд ер нь бол бичлэг маань дуусж байгаа. Үтсэнд баярлаа. Таалагдсан бах гэж найдаж байна. Bye.